Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. When I lost it, yeah, you held my hand, but I tossed it. Didn't understand you were waiting as I dove into the waterfall. So say Монголын залуучуудын өдрийн мэндийг хүргэе. Монголын залуучуудын эвслийн гишүүн байгууллагын залуучууд, орон нутгийн төрийн бүс байгууллага, залуучуудын хөгжлийн төвүүд, сайн дурын ажилтнууд бидний ажлыг анхааралтай харж, дэмжиж, оролцож байдаг нийт залуучууд өөрсдийн дуу хоолой чөлөөтэй ардсан зарчмаар илэрхийлэх чуулганаа жил бүр хоног хоолн хүлээдэг болсон. Өнөөдрийн чуулган эртний нийгмийн байгууллага төлөвч буюу идэвхтэй залуу иргэний 300 гаруй залуучууд цуглаад байна. Өнгөрсөн жилийн чуулганаас ахиад зөвхөн Улаанбаатар хотоос бус орон нутгийн залуус маань өрнөөр оролцож байгаад бид баяртай байна. Өвөр хандаа, Сэлэн, Өмнө Говь, Дорногов аймгаас өөрсдөө санаачгаар оролцож байгаа залуустаа баярлалаа. Мөн иргэний боловсролын төвөөс зохион байгуулж буй залуучуудын солилцооны хөтөлбөрийн оролцогч Баян Үйлдлийн Говь Ахтай, Завхан, Дорногов, Ховд, Эрдэнэт, Өмнө Говь аймгийн залуучууд мөн оролцож байна. Иймээс энэхүү чуулганаас гарах баримт бичиг нь манай орны нийт залуучуудын дуу хоолойг илэрхийлсэн. Тэдгээрийн санаа бодлогыг тусгасан бодит оролцоо баримт бичиг болон тэдгээр онцлог болох юм аа. Мөн чуулганд оролцож байгаа олон улсын байгууллагуудтай гүн талхал илэрхийлье. Чуулган залуучуудын эртний нийгэм байгууллагын хүний эрхээс өөрсдөө хөгжлийн талаар нэгсэн ойлголтыг багтааж, доктортой хөгжлийн зорилго болон дагалдан гарсан хөгжлийн баримт бичгүүдийг бодит амьдрал хэрэгжил залуучуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой билээ. Үүний тулд бид өмнөх чуулганаас хойш хийсэн ажил, булгарсан цаг бэрхшээлийг бүгэн хэлэлцэж, цаашид хэрэгэх талаар та бүхний сан санаачийг сонсож, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох зорилгыг тавьж байна. Уг чуулганд оролцож залуус бид залуучуудын эртний нийгмийн байгууллагын тунхагийг баталж, уг тунхагийн үндэс санаа, агуулгын дагуу боловсруулсан зөвлөмжийг Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын ерөнхий сайд, эртний нийгмийн байгууллага, Монголын залуучуудын эсрэг өгүүлэх болно. Залуучууд бид өөрсдөө улам итгэлтэй, чадвартай болж, илүү судалж, илүү улс ортой тууштай оролцож нөлөөлөх төлөө чамааж ажиллана. Энэ өдрийн чуулганд төлөвлөх ихтгэл хүндэт зөрчлийн мэдээлэл оролцож залуучуудын туршлага зэрэг нь та бүхэн нүр ашиг өгөх гэж байна. Монгол орны ирээдүйн залуучуудын галт байныг чин үгүй ярьдаг. Үүнийг ажил дээр гэж болох улс орныхоо хөгжил, өсөлтөө хувь нэмрээ оруулж, эрэг өөрчлөлтийг хийх төлөө залуучууд бид ажиллаж чадна. Үүнийг харуулж чадна гэдэг итгэлтэй байна. Та бүхний чуулганд ихэвчлэн оролцож, бүтээлчээр оролцохыг хүсгийн ялдан өнөөдрийн чуулганд нээсгэн гэдээ. can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. When I lost it, yeah, you held my hand, but I tossed it. Didn't understand you were waiting as I dove into the waterfall. Monголын хугацаанд шууд дэвшин авах залуучууд байдаг. Гэхдээ шууд 38.5% бүх хүмүүстэй хүч ажиллахгүй, хүч ажиллах хэрэгтэй, хүмүүстэй гэж хэлээд байна. Гэхдээ бидний ажлаа тийм бүр залуучууд байдаг. Өөрсдөө залуучууд байна. Энэ ч нэг зохион байгуулж байгаа хүмүүстэй залуучууд хүчтэй энэ бүх залуучууд одоо ийм зүйл зохион байгуулж байгаа. Эсвэл үгүй хүмүүс бид мэдээлэл төгөөндөө одоо орон нутгийн төлчийн зохион байгуулалтын мэдээлэл төгөө гэдэг яаж ч үгүй зүйл. Тэгэхээр бид яаж болох вэ гэхээр бид өөрсдөөсөө эхлээд хүн болон өөрийн мэдлэгийг бусдад өгөхийг одоо зорилгоор хийх. Яг өнөөдөр хийж чадах гэдэг арга зам нэг тийм үү? Сонсголын бэрхшээлтэй залуучуудаа төлөвлөлөөд одоо та бүхэндээ татгалзах хэлбэр мөн бас бид бүхэн оролцооны талаар ярьж байна. Бид нар ч гэсэн идэвхтэй оролцмоор байна. Одоо хоолойгоо хүргэмээр байна тийм ээ. Тэгэхээр бидний бас бусад үйл ажиллагаанд байнга хамруулж байгаа юм. Маш олон залуучуудын одоо байгууллагууд байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд дараагийн чуулган дараагийн жижигхэн ч байсан сургууль семинаруудад яг сонсголын бэрхшээлтэй одоо хүмүүс бусад хүмүүстэй битгий мартаарай гэж гол.
баруун ярьж байсан нэг хариуцлага гэж байна. Бидний хооронд тэгвэл бас бид нарыг өгнө гэж хүлээхээс гадна бас та нар өөрсдөө биднэрт бас ямар байдаг яадаг юу бодож байгааг бас хэрэгтэй. Тэгээд түрүүний хэлжсэн биднэрт бас аюул хязгаарч байна гэх бас хүлээн зөвшөөрдөг. Бид хэлхийг хүсдэг. Тэгээд тэр нэг боломж бол энэ чухал гэж байгаа. Тэгэхээр тэр үгээс аль талаасаа гэж ханаасаа гэж хүсдэг. Бид нар ер нь бүх хүмүүсийг зөвхөн бид нарыг одоо саяхан дээр бидний бас энэ чуулганы байрлал бидний хамтдаа бүтээл хийх нэг хаан ингээд өгөх гэдэг биш үү. Тэгэхээр бидний хилцүүлгийн хязгаас та нар маш их оролцсон оролцоос гэж хүсэж байна. Яг өнөөдөр ингээд бүртгэл авагдаад өглөө мандат авах гэж байгаа намайг хараад айцч байгаа залуучууд мессеж байсан. Яг энэ хандлагыг алга болгохын тулд та бүгд өөрсдөө шинэ хандлагыг их хэрэгтэй аваа. Хүчин хэрэг хүмүүсийн тухай зөв ойлголт өгөхын тулд энэ асуудлыг бас давхар энэ хүчний тухай зүйл аваад өгөх хэрэгтэй гэсэн хоёрдугаар юм байна. Хүчин хэрэгсэл залуучууд цаг ямар боловсрол мэдлэг мэдээлэл бүх зүйлээс цогцолдог. Өөрсдөө арай ч үгүй хамаач тэр мэдлэг боловсролын тусгай бүрддэг. Тэгвэл та бүгдээс яг асуух зүйлээ. Бодлогын хэмжээнд яаж байгаа учраас хүчин хэрэгсэл залуучууд ямар хэлбэрээр яавал арай илүүгээр боловсрол өгүүлж ажиллах өнөөдөр та бүхэн яаж байгаа тэр орцыг нэмэгдүүлэхгүй гэдгийг хариулах хүсэж байна. За ямарчласан таныг инхүү манай арга хэмжээнд хүрэлцээж олсож байгаад баярлалаа. Үүгээрээ та бусдад өөрийгөө харуулж байгаа маань орцын нэг хэлбэр гэж би бол харж байна. Тийм учраас бусад залуусынхаа мэдгүй байгаа зүйлийг ч гэсэн биеэрээ үлгэрч харуулж байгаа тань бол үнэтэй хувь нэмэр болж байгаа гэж бид харж байна. Огт яриаггүй юм шиг ярьж байгаа. Яагаад гэвэл би их мэдлгүй гадуурхсан шийдвэр гаргах боломжгүй дуу хоолойгоо хүрэх боломжгүй гэдгийг цаа дан ганц хөгжлийн бэрхшээлтэй ч гадуурхагдаж хүчрхийлэл өртдөг LGBT бэлгийн цогч байдаг юм уу? Эсвэл ямар нэгэн үзэл бодол санаагаараа бусдаас хараат тусаа үгээ илэрхийлдэг хүмүүсийн төлөөч байдаг юм уу? Нийгэмд ямар ч төсөө өөрийгөө илэрхийлэх боломжгүй байгаа тэр бүх хүмүүсийн төлөө гэд би нөгөө нийтийн этик санаачлах гэдэг нэг булган дээр их хариуцлага тусгаалan анхаарч оруулж ирсэн байна. Тэгэхээр энэнийг болохоор дан ганц би ч ярьж байгаа юм биш юм. Дэлхийн улс орнууд хөгжлийг судалж байгаа энэ олон улсын санхүүгийн байгууллагууд хүртэл яг энэ дээр анхаарсан байна. Юу гэхээр дан ганц төрийн дэмжээд дийлэхгүй юм байна. Дан ганц иргэдийг нь эрх мэджүүлэхээр бас оновчгүй юм байна. Тэгэхээр энэ хоорондоо бас нэг дуяльтай холбоотой байх хэрэгтэй байна гэдэг үзэл санааг гаргаж ирж байгаа. Цаашид яах вэ гэхээр яг үүндээ бид нар бодлого боловсруулж байгаа хүмүүс биш байна л да. Хэрвээ би бодлого боловсруулж байгаа хүн байсан бол нэрээ энэ асуудлыг яаж шийдэж болох вэ гэдээ бас нэг эргцүүлмээр. Зөв бид нар бол яг их хариуцлага авах юм бол тэр доор иргэдийн хариу үйлдэл үзүүлэхээс сууж байгаа нөхөд байна. Тэгэхээр та ч гэсэндээ яг тэр тунхаглал дээр ямар байр суурь гарган илэрхийлмээр байна. Зөвлөмжн дээр бас ямар үг илэрхийлмээр байна. Бас тэрийг энэ зохион байгуулалтын үеэр бас хувь нэмрээ оруулаа гэж найдаж байна. Ялангуяа дуу хоолой илэрхийлэхгүй бол би бол тантай нүүр тулж байгаа зовлон мэдэхгүй. Би бусдад учирж байгаа туулсан замыг нь бас явж үзээгүй учраас бас та бусдад мэдлэгээ хуваалцаад бас гийг үлээчээ гэж хүсэж байна. Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. Хүчийн залуучуудын асуудлыг шийдвэрлэдэг одоо тийм эрх зүйн орчин гэж судлаад үзлээ л дээ. Залуучдын асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ гэхээр энэ болохоор 2014 онд болохоор залуучдын тухай бодлого гаргасан байдаг улсаас нь дөрөвс нь. Тэгээ одоо үргэлж хэрэгжиж явдаг. Тэгээ өөрсдөө нэг спорт залуучдын яамтай тэрнгээрээ залуучдынхаа бодлогыг ингэж авч явдаг ийм улс байгаа. Солонгос улсын гол онцлог нь юу вэ гэвэл залуучдын тухай хуультай мөн залуучдын бодлогыг бол 5 жил тутам одоо ерөнхий сайдын хэрэгдэх одоо залуучдын үндэсний комиссар одоо хамтран одоо залуучдын бодлогыг бол тодорхойлж боловсруулдаг байна. Залуучдын бодлого одоогоор бидэрт хэрэгждэг бодлого алга. Гэхдээ эрээвэр бороо янз бүрийн юмнуудыг төрөл бүрээр хэрэгжүүлэх гэж үздэг. За тэгээд яг тусдаа бодлоготой болоход энэ дисциплиндаа явагдаж байгаа. За тэгээд засгийн газрын залуучдын чиглэлээр ажилладаг тусдаа бүтцтэй эсэхүү гэвэл яг одоо энэ оноос эхлээд тийм гэж хэлэхэд бас хэцүү бас болж байна. Яагаад гэвэл шинэ засгийн газрын бүтцээр гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар буюу засгийн газрыг хэрэгжүүлэх агентлыг шинээр бий болгосон. Тэгээд энэ одоо хэрэг ажиллах бас эсэх нь бол одоо засгийн газар болон мөн залуучдын иргэний нэгэн байгууллагатай бас нэлээд холбогдож байгаа.
залуучдыг бодлоготой хэсэг гэвэл тийм 2015 оны 7 сараас эхлээд яг 2015-аас 18 оны хооронд хэрэгжих залуучуудын стратеги гэдэг тийм одоо хэрэгжүүлж байгаа. Мөн одоо өөрөөс яг тустай залуучдын асуудал хийсэн яамтай тэгээд мөн одоо нийт одоо засгийн захин зөвлөж байгаа нийт одоо оны төсвийн 10% залуучдын хөгжил зэрэглэдэг юм байна. 2010 онд бол яг Австрали улс үндэснийхээ стратегийг боловсруулсан. Тэгээд мөн болгон өөрсдийнхөө одоо залуучуудын тулгандаад байгаа асуудал бэлтгэл тэрүүний даван туулах нь шийдлийг гаргасан стратегийг боловсруулаад жил болгоныхоо төлөвлөгөөг бол нийтэд гаргаж чадсан мэлээ. Тэгээд 2012 оны 1 сарын 1-нд бол орон нутгийн нийгмийн хөгжлийн техникийн дэргэд бол залуучуудын төвийг байгуулсан. Тэгээд тэр төвөөрөө дамжуулаад залуучууд болоод бусад яг залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа болдог иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтарч ажилладаг мэлээ. Мэддэг бос одоогоо бас харьцуулж үзээд тэр смодоор залуучууд бидний Монгол улсад хавчиж байгаа ямар сайн туршлага зөв олох амжилт тийм ээ зүйлс байгаа бэ гэдэг бас ингэж ялгаж харьцуулж хараад бас арга хэлцүүгийн шатуудаас оролцоод ирнэ гэж найдаж байна. Итгэлийн хатас сэтгэлийн хатас өдрөөр өдөртөө хүмүүр хүслийн чигүүртэй Бэтгхэн гаргаасаа битүүн дэмдэмэндээ бидний цогцох зүрхний хайраа Итгэлийн хатас сэтгэлийн хатас Вапли хүлээсэтэй хүмүүр мэрэгчүүдтэй За яг энэ цаг мөчид Улсын дараагийн хэлбэрийн театр Монголын залуучуудын холбоо концерт тоглож байгаа. Залуучуудын холбоо үүссэн. Нэг хоёр дахь Төвхөн Монгол Улсын ерөнхий засгийн газрын мөрөөр хэлбэр улсын хурлд алдуулж өглөө. Мөрөөр хэлбэр би сая уншаад өгчлөө. Бидний энд яриад байгаа нэг хэлбэрийг хэлүүлээ. Юу байгаа вэ гэхээр ерөөсөө агентлаг байгууллагаас гэсэн юм. Өөр юу ч хийчихвээ. 3 дугаар Монголын залуучдын холбоо, Монголын оюутны холбоо би бол ирж хөгжлөө. Монголын оюутны холбоо виза гаргаж шантаашны улс төр гэдэг. Монголын залуучдын холбоо хар цагаан жагсаалт гэж шантаашны улс төр. Бидний нэр. Цаагийн нэр. Үнэхээр бодлого ярьдаг байсан бол энэ үрлийг зохион байгуулах байсан тэр хоёр холбоо. Хаана вэ? Мөнхбатар хаана вэ? Удаанжиргатар хаана вэ? Фэн яг тэр залуучдын хөгжил юм. Биш үү? Тодхон өнөөдөр 3% үйл явдлаа энэ дээр бий. А зүгээр тэр 2 өдөр дүнгийн шүү дээ. 70,000 кат би 70,000 төгрөгийн нэмэлтээс дөрвж. Үнэгүй атусаар гэсэн энэ сайн. А энэний хатаа би улс орноо юм хийж өгөх хэрэгтэй үүрэгтэй. А гэхдээ энэ өчүүхэн дэд тусаа алга болгож байна. А түрүүн тэндээс юм хэлжээ. Энэ хоёр үйлчлэг болон үеийн цэцлж үзсэн. Энийг үгүйсэхгүй бидний дээд үзсэн үнэн. Гэхдээ энэс илүү зүтгэх ёстой юм байна гэсэн сургамжийг бид авах ёстой шүү. За баярлалаа. Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see. Иргэний нийгмийн нэг хэсэг хувьдаа бид нар өөрсдөө юу хийж чадах вэ? Бид нар бас өөрсдөө ямар амжилт өнөдөр болтол бий болгоод байна. Ямар сорилт бэрхшээлүүд тулгарч байна. За цаашдаа бид нар цаашдаа өнийгөө өөрсдөө хамтын үйл ажиллагаагаа илүү үр дүндээ нийгэм илүү үр дүндээ төлөвлөж байгаа иргэдийнхээ их ашигт илүү үр дүндээ болгохын тулд юу хийх вэ гэх чинь үндсэн 3 асуудал хэлцгий ба дараагийн слайд гарч. За тэгэхээр залуучуудын хүсэлтэй залуучууд иргэний нийгэм байгууллага байна. Энэ дөрвөн хүрээнд төлөвлөө ярина гэсэн ихнийх 3 бас саяны миний хийсэн зүйл өнөөдөр одоо хэлцүүл маань ямар хэлбэртэй явах вэ гэхээр энэ дөрвөн сэдвийг бүгднийг тус нь нэг чиглэлшид хөтлөж явна. Тэгэхээр тэр тус чиглэлчтэй маань тусдаа бас өөрийнхөө асуултыг хамгаалаад яриад явах юм байна. Өөртөө хоолтой амьдралыг бусдаа бас мэдүүлмээр хуваалцмаар туршлагаа бас солилцмаар. Тиймээс ингэ чөлөөтэй энэ бол таахны одоо яг ярих цаг байгаа. Чөлөөтэй яриарай. Хөдөө орон нутгийн төлөөлөл байна. Ховд аймгийн залуучдын хөгжлийн төвөөр байгууллага энийг ажлыг шилжүүлэх гэдэг юм байна. Тэгээд ололт амжилт гэхээр яг онцгойлон орон нутгийн чимээр дурдахыг хүссэнгүү. Юу гэхээр
Ноби Куамээс Швейцарын хөгжлийн агентлаг Монгол засгийн газрын дэмжлэгтэйгээр яг орон нутгуудад бол залуучууд руу чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага яг үнэндээ одоо иргэний нийгэм байгууллага ч юм уу эсвэл тодорхой тухайлсан байгууллага бол байгаагүй. Намуудыг нэрийдэх залуучуудын байгууллага байсан. Одоо харин залуучуудын хөгжил 2013-аас 2017 төслийн хүрээнд 11 аймаг 3-4-2 сумын дээр бол залуучуудын хөгжлийн төв гэдэг байгууллага байгуулагдаад 15-аас 34 насны өсвөр үе залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа нас нэлээд ололттой талын болов гэж ингэж харж байна. Энэ төсөл маань 2013-аас 2017 гэдэг донор байгууллагуудаас санхүүжуулаад явандаа бол төрийн систем шилжээд орон нутгуудад бас залуучуудын тодорхойлолтой байгууллага залуучуудыг төлөөлж жижигэн хамгаалж бас өөрчлөлт ажилладаг байгууллагуудын ингээд тогтолцоо бүрдэж цаашдаа ингээд бэхжиж явах гэж байгаа бас ингээд маш том ололт гэж ингэж харж байна. Дараагийн хэсэг маань залуучуудын иргэний нийгмийн байгууллага болж ажиллах тулгардаг бэрхшээлүүдээс хамаардаг. Ялцсан өөрөөр хэлбэл бид нар бэрхшээл гэдэг үгээс сорилт гэдэг яг тэр давж гарч иж амжилтыг бүртгэж зүйлс маань байдаг. Тэгэхээр энэ хэсгийг чиглүүлэгчийг урьж байна. За чиглүүлэгч маань Монголын залуучдын эсрэг гишүүн бодлого залуусын хямд төрийн бас агуулгын ажилтан Ган Баяр ах маань. За Ган Баяр ах байна. Нэгдүгээр хүн болгон алддаг. Гэхдээ алдаа иргэд бид сургамж нь иргэд бид маш олон боломжийг нээж хамтарч ажиллах болдог. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагууд ялангуяа энэ тооцоолцтой та бүхэнд ямар асуудал байна? Ямар асуудал хамгийн чухал? Өөрийн чинь хөвч яг ингээд бусдад сургамж болоод тийм том асуудал юу вэ гэдэг надтай хуваалцаад ярилцаад илүү энэ дээрээс гарсан асуудал дээр дараагийн хэсгээр шийдэл олох бай бид хамтдаа асуудал авах тийм. Өнгөрсөн 7 сард Монгол АСЕАН зохион байгуулсан. Тэгээд бид байгууллага төлөөлөд АСЕАН анхны чуулган суусан. Тэгээд эндээс харахад юу ажиглагдсан бэ гэхээр иргэний нийгэм өөрөө чадварчилж хэрэгтэй байна. Маш сайн чадвартай болох хэрэгтэй байна гэдэг зүйл харагдсан. Тэгэхээр асуудал юу гэхээр иргэний нийгэм залуучдын яг иргэний нийгэм залуучдын иргэний нийгэм өөрөө чадваргүй байна гэж байна. Яасан бэ гэхээр АСЕАН дээр бид нар манай байгууллага миний хувьд жишээ айгүй ашиггүй төвшөлтсөн гэсэн. Аз Европын хэмжээнд ярих асуудал тийм Монголын асуудал жишээлсэн тэнгэр шийдэх аргачлалд нь оролцчихсан гэдэг зөвлөмжийн сандааг тусчихсан гэж ойлгосон. Илүү оролцооны аргачлал гэдэг хэсгээр би суусан. Гэхдээ тэнд юу ажиглагдсан гэхээр яг АСЕАН оролцох байгууллагууд өөрчлөлтсөн хилцүүлгүүд яваад тэндээс болохоор аль болох олон жил ажилласан туршлагатай үндэсний хэмжээнд ажилладаг тийм байгууллагуудыг оролцуулах гэдэг шалгуур яваад тэгээ хөдөө орон нутгаас болон хотоос гэсэн шалгууруудаар иргэний нийгмийн байгууллагууд оролцож байгаа. Тэгээ оролцож яасан бэ гэхээр тийм иргэний нийгмийн байгууллагууд маань асуудлаа судлаагүй, юунд оролцож байгаагаа мэдээгүй гарч ирээд хийж байгаа санал нь юу байсан бэ гэхээр тэнгэрээ шүтгэх бөө мөргөл гэж юу юм бэ гэдэг тухай ярьсан. Маш их асуудалтай асуудлууд яа та нар яаж оролцох юм бол бусад улс орнууд бол өөрсдийнхөө асуудлыг таниулах хэмжээний зүйлүүд ярьж байгаа байхгүй ихтэй байж гисэн. Гэтэл Монголын оролцогчид яасан бэ гэхээр тэнд инквайрийн тухай, аны тухай, Монголд ямар улс төрийн хэрүүлүүд болдог гэдэг тухай ярьж ирсэн. Тэгэхээр бид эндээс юу гэж бодсон бэ гэхээр сайн асуудлаа судлах хэрэгтэй юм, чадварчилж хэрэгтэй юм. Ялангуяа тэр бол аюул том сургамж болж байгаа байхгүй. Залуучуудын иргэний нийгэм өөрсдөө бид нар дараагийн АСЕАН чуулган зохион байгуулах гэдэг дараагийн шийдэл гаргах шатны том үйлчлэгүүдэд орчин бодлогын хэмжээнд нөлөөлөхийн тулд асуудал судалдаг байх хэрэгтэй юм. Бид нар илүү чадварчилж хэрэгтэй юм. Магадгүй хэдэн жилийн дараа бид нар тэр хүмүүс шиг яриа сууж байгаа үедээ гэж айсан. Тэгэхээр иргэний нийгэм маш чадвартай байх хэрэгтэй байна. Өөрсдөө бид нар юу хийж чадах вэ? Өөрсдөө ямар шийдэл гаргахыг олж чадах вэ гэдэг асуудлыг илүү хэлэлцүүлье гэж бодож байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлгийг чиглүүлэгч маань Ган Зориг сангийн залуу мандат хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны тэргүүн Амрын зөвлөлийн сайтын хамтран үүсгэн байгуулагчийн залуу байна. Тэгэхээр Ган Зориг орж байна. Дотооддоо бид нар бэлтгэж юм бол дотооддоо энэ сайтаар гишүүрийн харилцаатай байх үед гадаад асуудлуудыг шийдэж болно гэсэн нэг ийм шийдэл байна. Энэ чуулганыг 2-3 удаа 3 өдөр зохион байгуулагч нэг өдрөөс өнөөдөр яг ингээд хүмүүс яг юу бодож явдаг яг ямар асуудал тулгараад байгаагаа ярьж эхлээд яг ингээд сэтгэл байгаа галхан ингээд дөнгөж асч эхлээд тэгээд цагт баригдаад нөөц боломжиндаа баригдаад яг юу хэлэх гэснээ ч юм уу хэлж чадахгүй байж магадгүй. Тийм учраас бид нэр одоо байгаа хүмүүсээ нөөц бололцоогоо илүү дайчлаад олон хүн одоо зохион байгуулах багтаа аваад ч юм уу
энэ чуулган үйл ажиллагаа одоо илүү олон болгох хэрэгтэй байхаа гэж бодож байна. Үйл ажиллагаанаас илүү бид зарчмын шинжтэй зүйл маш хэрэгтэй байна л да. За хаад сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй, бие биенээ дэмжих хэрэгтэй. Тэгэхээр энэ болгоом нь өөрөө үнд зүйл зарчмын тухайраа байгаа. Тэгэхээр энэ тунхаглаар дамжуулаад, энэ удаагийн чуулганаар дамжуулаад бүгдээрээ саяны ярьсан зүйлээ нэг баримт бичих болгож үлдээ бие биедээ сануулгах, өөртөө сануулгах нэг юм үндсэн зорилго байгаа. Яагаад гэвэл бүгдээрээ бичсэн зүйлс үлддэг, яриад өнгөрөх бас нэг хэрэг тийм ээ. Тэгэхээр за одоо очиглээ орж байна. Чуулганы агуулгын байгууллага, чуулганы үлдэл цаанд авсан орон нутгийн болон нийслэлийн хэлтүүлэлт оролцсон залуучдын сандыг тусгасан залуучдын иргэний нийгмийн байгууллагын томчлыг гаргасан юм аа. Тэгээд энэ томчлол нь ямар хэрэгтэй вэ? Яг гарах хэрэгтэй вэ гэдэг мэдээлэл өгье. Тэгээд томчлол нь бол зөвлөмжөөс ялгаатай томчлолд иргэний нийгмийн байгууллагын үнэт зүйл зарчмыг захин гаргаж өгсөн. Ирээдүйн бидний буюу иргэний нийгмийн байгууллагын юу хийх ёстой, яаж ажиллах ёстойг харуулсан ихний зорилгыг баталсан баримт байна. Тэр яг асуудал руугаа чиглэсэн маш ажил хэрэгч товч тодорхой саналуудыг хэлсэн бүгдээр нь бас маш их баярлж байна. Ингээд хэдүүлээ буцаад томчлолын асуудлыг дараагийн баталгаатай холбоотой хэсэг рүү бас орох юм байна. Ингээд энэ удаагийн хэлэлцээ хэлцүүлгээ өндөрлөё. Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you. За түрүүн бас очгирлын маань бид нарт танилцуулсан иргэний нийгмийн байгууллагууд цаашдаа хэрхэн яаж хамтарч ажиллах юм бэ гэдэг тунхагийг бол танилцуулсан. Одоо энэхүү тунхагаа бүгдээр эцсийн байдлаар авч үзээд тий хамтдаа батлах болно. За тунхагийг бүгдээр хамт харцгаая. За ерөнхийд нь очгирлын түрүү уншаад танилцуулсан нэг чих санал байсан болохоос эсэргүүцэх зүйл байгаагүй бүгдээр хүлээн зөвшөөрч байсан учраас за нэлийн товчхон уншаад гэлээ. За нэг гисний хамгийн дээд тэр параграфыг уншъя. За өөрсдийн үйл ажиллагаанд мөнгөтэй болгон ажиллагаа илэрхийлж залуучуудын иргэний нийгмийн байгууллагын тунхаглалыг баталж байна. Үүнд нэгдүгээр залуучуудын ашиг сонирхлыг тэргүүнд тавина гэсэн байна. Хоёрдугаар хүний эрхийг хүндэтгэн. Гуравдугаар би даатчихсан байна. Дөрөвдүгээр тууштай байна. Тавдугаар би даасан байна. Зургдугаар бүгд хамтдаа суралцсан. Долдугаар эв нийтлийг бэхжүүлнэ. 8-дугаар оролцоог дэмжинэ гэсэн энэ 8 зүйлийг бүгд хамтдаа баталж байна гэж одоо ойлгож байна. За батлахын тулд бүгдээ нэг үйл ажиллагааг ёстой төгөлдөр үйлдэнэ. За яг энэ тунхагийг одоо нэмэх санал бол очиж байхгүй гэж ойлголоо. Тийм учраас бүгдээ хамтдаа батлахыг гэж үзэж байгаа нь одоо гараа өргөж шиг заяа 3 тоолоо. Ойлгомжтой юу? За 1 2 3 За баярлалаа. Can you feel it? Now it's coming back. We can steal it. If we bridge this gap, I can see you through the curtains of the waterfall. When I lost it, yeah, you held my hand. За Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхий сайдад залуучуудын хөгжлийн бодлого боловсруулах, хуулийг батлуулахдаа залуучуудын хөгжил гэдэг нь гагцхүү материалын хэрэгслийг хангах биш бөгөөд залуучууд хүний эрх, ардчлал, иргэний боловсролтой болж утга учиртай оролцоог эрхэмлэн өөрийн эрхээ хангуулах чадамжтай болох явдал юм гэсэн үгсийг баримтлахын зэрэгцээ залуучуудад тэдгээрийн олонлог төлөөллийн хэрэгцээ шаардлага нийцсэн ээлтэй бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх хүн амын 40 орчим хувийг эзэлж буй залуучуудын хөгжлийн асуудлыг дангаар мэрэгшин хариуцаж буй засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг салбар дундын уялдаа холбоог хангах үүрэг чадамж бүхий төрийн бүтэц болгон төлөвшүүлэх залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын боловсон хүчнийг мэрэгшүүлэн бэлтгэж тогтвортойгоор ажиллах гэр бүл хүүхэд гэсэн өргөн хүрээний нийгмийн бодлого шаардлагатай бүлгүүдээс салгаж ачааллыг бууруулах. За залуучуудын хөгжлийн бодлого боловсруулах, хуулийг батлах, хянах, үнэлэхдээ залуучуудын иргэний нийгмийн байгууллагын бодит мэдлэг мэдээлэл тулгуурсан оролцоог хангаж хамтарч ажиллах. Ингэхдээ залуучуудын иргэний нийгмийн байгууллагын хамгийн том шүлжээ Монголын залуучуудын эвсэлтэй хамтран ажиллахыг эрмэлзэх. За залуучуудын хөгжлийн бодлогоор хэрэгжүүлэх зарим төрлийн үйл ажиллагааг залуучуудын байгууллагатай хамтарч гэрээлэн гүйцэтгэхдээ нээлттэй, ил тод, шудраг, сонгон шиг оруулалт хийх. Залуучуудын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ шаардлагатай төсвийн санхүүжилтийг үр дүндээ
үр дүнтэйгээр зарцуулалтаар байлгах. Залуучуудын талаар төрөөс баримтлах, баримтаж буй бодлогоор хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ил тод байдлыг захим талбар байгуулах. Залуучуудын хөгжлийн бодлого, хуулийг батлах, хэрэгжүүлэхэд залуучуудын нийгмийн дуу хоолойг төр илэрхийлж, байр суурийг үндэслэхээр мэдээлэх гэсэн ихний шаардлага Монголын залуучуудад үүсгсэн байна. Хоёрдугаар нь залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах. За мөн залуучуудын хөгжлийн бодлого, хуулийг батлан хэрэгжүүлэх, хянах үнэлэхэд залуучуудын байгууллагуудын өөрсдийн оролцоог хангуулахад анхаарч ажил нөлөөлөв. За мөн нөлөөлийн ажлын хүрээнд салбар бүрт нэрвэжсэн судалгааг хийж, залуучуудын санаачлалыг цуглуулан нэгтгэх, залуучуудын хөгжлийн бодлогын талаарх судалгааны санг үүсгэн, залуучуудын залуучуудын байгууллагуудад мэдлэг мэдээллийг түгээх, за мөн хамгийн сүүлд нь хөдөө орон нутгийн залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээг улам тэлэх гэсэн ийм зөвлөмжийг Монголын залуучуудын эсрэг хүргэсэн байна. Батлсан залуучуудын иргэний нийгмийн чуулганы 2 дугаар чуулганы оролцогчид. За 2 оролцогчтой баярлалаа. За ингээд чуулганы үр дүнгээс гарсан зөвлөмжийг гаргаж авах хэмээн тайзнаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бүгд гэр бүл Ахмад Настан залуучуудын хөгжлийн хилцээний дарга баярмаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн залуучуудын хөгжлийн төслийн мэргэжилтэн Баттуулаад иргэний боловсрол төвийн захирал Наран Гэрэл, за мөн Монголын залуучуудын эвслийн зохицуулагч чиглүүлэгч Биндэряа. За мөн бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн улсын хурлын гишүүн Гантулан нарыг тайлбарлаж байна. За ингээд залуучуудын иргэний нийгмийн 2 дугаар чуулганаас гарсан зөвлөмжийг нэг төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтөд гардуулж байна. Цааш хүчээр хэмжиж ажил хэрэг болгоход хамтарч ажиллах хэрэгтэй гэж байна. Ингээд зөвлөмжийг гаргаж авч бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Ингээд улсын хурлын гишүүн Гантулан нарыг бидний хаалтын ажиллагаанд зориулж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл хоёр удаагаар зохион залуучуудын иргэний нийгмийн байгууллагын чуулга уулзалтнаас өрсөн явдлыг талархлаа илэрхийлээд би өөрөө хүүхэд байхдаа хүүхдийн байгууллагт бас анх ажиллаж одоо Хинтээ аймгийн хүслэг гэж хүүхдийн байгууллагыг 9-р ангийн хүүхэд байхдаа удирддаг байлаа. Тэр цаг үед жил болгон бид нэр ирээдүйд сонгох гэж хүүхдийн чуулга уулзалтыг сум болгоныхаа төлөөлөгч хүүхдүүдийг оролцуулсан зохион байгуулдаг байсан. Тэгээд тэр чуулга уулзалтаасаа бид нэр бас тухайлсан салбарынхаа хэлэлцүүлгүүдийг хийж гаргасан салбарынхаа хэлэлцүүлгийн үр дүнг гэр бүлийнхэнтэй тэр дунд аав ээжүүдтэй зориулсан зөвлөмж, төрийн байгууллагын зориулсан зөвлөмж, хүүхдүүд бид өөрсдийнхөө төлөө юу хийх вэ гэсэн зөвлөмжүүдийг гаргадаг. Ийм чуулга уулзалтыг 13 жилийн хугацаанд одоо хүртэл уламжид болгон зохион байгуулдаг. Ийм чуулган байдаг. Тэр чуулга уулзалтанд би 10 гаруй жилийн өмнө бас оролцдог ийм хүүхэд байлаа. Дараа нь бас тэр хүүхдийн чуулга уулзалтаасаа бас шалгарсан хамгийн одоо идэвхтэй оролцсон 9 хүүхэд нь 21 аймаг 9 дүүргийнхаа шилдэг хүүхдүүдтэй найрамдал тусламжуулж, инээж буй хүүхэд гэж үндэсний чуулга уулзалтанд бас оролцдог байсан. Тэгээд тэндээс бас төр засгийн өндөрлгүүдэд тухайн үеийн олон улсын байгууллагын лидерүүдэд хүүхдийн үндэсний газарт бас санал бодлоо бид өхөн хөргөж тэр үед бид нэр өөрөө өөрсдийнхөө асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Бидний төлөө төрийн байгууллага төрөөс ямар бодлого гарвал илүү үр дүнтэй байх вэ гэдгийг хүүхдүүд өөрсдөө бодож, санд сэтгэж, хэлэлцэж, санаа бодлоо илэрхийлдэг ийм боломжтой байсан. Дараа нь би оюутны байгууллагт орчоод Дэлхийн зэмгийн Монголд оюутны байгууллагаас удирдах 4 жилийн хугацаанд ажилласан. Тэр цаг хугацаанд би хүүхдийн байгууллага, хүүхдтэй холбоотой үндэсний 10 чуулга уулзалтанд зохион байгуулагч, ажилтан, одоо идэвхжүүлэгч гэдэг олон байдлаар бас оролцож ингэж ажиллаж ирсэн. Энэ бүгдийн үр дүнд өнөөдөр залуучууд өөрсдийнхөө асуудлыг шийдээ, өөрсдийнхөө асуудлыг олон талаас нь зөвхөн залуучууд биш төр, иргэд, ахмад, залуу үе, хэвлэл мэдээллийнхэн яаж биднэртэй хамтарч ажиллах бид өөрсдийнхөө асуудлыг илүү үр дүнтэй шийдэж чадах вэ гэдэг энэ үг үзэл бодлын өндөр дээрээс олон залуучууд бэлтгэгдэж бас өнөөдөр нийгмийн манлайлалын дэвшинд гарч ирснийг харах бас сайхан байдаг. Магадгүй энэ удаагийн сонгуульд 28 настай залуу улсын хурлын гишүүн болж энэ удаагийн парламентын хамгийн залуу гишүүн боллоо гэдэг энэ үг тодтголын цаг гандлага гэдэг үг өнөөдрийн дэвшилд ирэх боломжийг бидний олон удаагийн залуучууд хамтдаа сууж өөрөө өөрсдөө амжилт хүсэж өөрөө өөрсдөө асуудлаа шийдэх төлөө тэмүүлж ирсэн тэр тэмүүлэл маань энэ дэвшилд ирүүлэхэд энэ боломжийг маань олгосон юм аа. Тэм учраас өнөөдөр та нартай
хамтдаа уулзаж ярилцаж бие биендээ итгэл өгч санаа өгч хуралдсан хуралд оролцсон бүхий залуучуудаа би бас тун удахгүй та нар маань өөрсдийнхээ асуудлыг шийдвэр гаргах төвшөнд дуу хоолой болж ялах тэр боломж өмнө ч нээлттэй байгаа гэдэгт би итгэлтэй байгаагаа бас илэрхийлье. Миний хувьд сая их хурлын гишүүн болсныхаа дараа хамгийн түрүүнд одоо санаачилсан нэг хуулийн төсөл байсан. Та нар түүнийг бас санаж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг энэ байгууллагад би оюутан болсон цагаас хоёр давхарт нь байрлаж оюутан залуучууд хүүхдийн төлөө би олон бодлого үлээсэнд оролцож байсан. Гэхдээ хүүхдийн байгууллага бол төрийн бодлогын шийдвэрийг бас төв зэгт байж хараахан чадахгүй юм харамсалтай дүр зураг бидэрт бас олон жил одоо ингэж харагдаж байна. Тийм учраас энийг илүү бодиттой өндөр түвшинд хүрэхийн тулд бид нар ямар бодол санаа уралдуулсан бэ гэвэл хүүхдийн төлөө үндэсний газрыг бүтцийн өвд өөрчилё. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлаг болгоё гэдэг энэ санаачлагыг засгийн газрын бүтцийг өргөн барих энэ агшин буюу бол бас их хурлын хоёр эрхэм гишүүн Бат Зориг, Оюун Эрдэнэ гэж гишүүдийнхээ хамтаар бид гурав санал оруулсан. Тэгээд энэ саналыг бид нэр сүүлийн 8 жил яриад шийдвэрлэж чадахгүй байсан юм. Сүүлийн 8 жил эмэгтэйчүүдийн байгууллага гэр бүлийн агентлагтай болё, төрийн агентлагтай болё гэж ярьдаг байсан чинь шийдэж чадаагүй. Сүүлийн 8 жил бүр тодорхойлж хэлбэл манай нам бас төр өрж их та, сүүлд ардсан нам төр өрж их та. Хоёр намын үед хоёр намын залуучууд нийлжгаад бид нар энэ дуу хоолойг илэрхийлээд бас энэ одоо залуучуудын агентлагтай болох асуудлыг шийдэж чадаагүй. Тэгээ азар бол энэ удаагийн засгийн газарт бид нар одоо дуу хоолойгоо хүргэх болцоотой болсон. Би гишүүн болсон гэхээс илүүтэй бидний үеийнхэн төлөөлөлтөй болсон. Тийм учраас би төлөөллийнхаа зарчмаар үүргээрээ би та бүдийг төлөөлж байгаа учраас энэ саналыг одоо өргөн барьсан. Тэгээ энэ санал шийдэгдсэн. Ингээд өнөөдөр хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны дэргэд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн агентлагтай болсон. Энэ ямар ач холбогдолтой вэ? Өнөөдөр залуучуудын олон тэгээд та нар санаж байгаа өнгөрсөн 7 хоног гэр бүл хөгжлийн агентлагийн маань одоо хүүхд залуучуудын хөгжлийн агентлагийн маань одоо дарган шинээр сонгогдсон. Өчигдөр хөтөлбөр нийгмийн хамгааллын яамн дээр одоо шинэ бүтцийн дүр зураг одоо батлагдсан. Өнөөдөр би номтой хоёр сайттай бас уулзсан. Тэгээд тэрний залуучуудын бас газар байгуулагдсан байна. Залуучуудын хөгжлийн. Тэгээд энэ болгон бол өнөөдөр төрийн дэвшин залуучууд идэвхтэй оролцох бололцоо нээлттэй болж байгаа юм. Яг гэх юм бол би өөрөө намын дэргэдэх оюутны байгууллагын ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэгээд залуучуудын байгууллагт бас ажилладаг. Ямар нэгэн залуучуудын арга хэмжээ хийхээр гадуур ардын намын хувьсгал энэ арга хэмжээнд оролцоод ардын намыг болчихно гэж яагаад зарим нь оролцож чаддаг. Ардсан намын залуучуудын арга хэмжээ зарим нь оролцож чаддаг. Ингээгээрээ бол залуучууд хөгжих боломжоо өөрсдөө ухарч эхэлдэг. Ямар нэгэн арга хэмжээнд оролцох гэхээр намын тодтолгүй төрийн тодтолтой үндэсний хэмжээний ийм байгууллага байх юм бол залуучууд оролцъё гэсэн хүсэл тэмүүлэлээр жигүүрлж идэг. Ийм учраас бол төр өнөөдөр төрийн агентлагтай болж чадсан учраас та бүхэн ямар ч орон нутаг, ямар залуучуудын байгууллага дээр хуучин хүүхдийн төлөө төвчин гэр бүл хүүхэд залуучуудын хэлэлц болоод үйл ажиллагаа явуулж байна. Энэ төрийн агентлаг залуучуудын үйл хаалгаа нээж ийм учраас энэ чинь олон залуучууд хамтарч ажиллах болцоо бүрднэ. Би өнгөрсөн 7 хоногт Москвад болсон залуучуудын Владимир хотод бас үргэлж ирсэн тэр залуучуудын 10 гаруй орны залуучуудын уулзалтанд оролцоод байсан. Энэ чинь 10 хоногийн туршид залуучууд юуны тухай ярилцж байгааг бид нар бас судалж байна. Өнөөдөр зэрэглэх орны маань залуучууд зөвхөн залуучуудын асуудал бас ярих болцсон байгаа. Та нар анзаарч бас судлаарай. Залуучууд тойрцуугаад хүүхдийн асуудал ярьж байгаа. Залуучууд тойрцуугаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг их орондоо яаж сайхан амьдрах вэ гэдэг асуудлыг ярьж байгаа. Залуучууд тойрцуугаад ахмад настай яаж ачлах вэ гэдэг асуудал ярьж байгаа. Залуучууд тойрцоод яаж аж үйлдвэрийн паркуудаа байгуулах юм бэ? Яаж илүү нэмэн өртөг шингэсэн эдийн засгийг бий болгох юм бэ? Яаж улс орноо илүү өндөр хөгжилтэй орн болгох вэ гэдэг тухай ярьдаг болсон. Залуучууд гэдэг бол зөвхөн залуунаас залуу хүний тухай ярьдаг хүмүүс биш. Залуучууд гэдэг бол улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө юу байж хийж чадах ёстой тэр бүгдийн төлөө зүрх сэтгэлээ зохиулдаг ийм хүмүүс. Залуу хүн бол зөвхөн өнөөдрийн биш, маргааш амьдрах ирээдүйн төлөө амьдарч идэг ийм хүмүүсээ. Тэгэхээр би залуучуудаас ганцхан зүйлийг хүсье гэж бодсон. Улс орны чинь эдийн засаг үнэхээр хүн төвшөнд байна. Улс орн чинь илгээр хэрэгжиж байна. Улс орн чинь эдийн засгийн нөхцөл боломж үндэ хомс байна. Улс орн чинь эрхчил деполт болж магадгүй. Тийм учраас өнөөдөр бүсэл чангалаа гэдэг бид бүх төвшөнд ярьж байгаа. Залуучууд нэхийн төлөө биш. Эх орныхоо хамгийн хүнд үед хийж үдээхийн төлөө. Эх орн хамгийн хүнд үедээ залуу үеийг дууддаг. Дайн болон залуучууд дайн гэдэг. Яг үүнтэй адилхан. Өнөөдөр эдийн засгийн дайн болж залуучууд босоод хийж үдээхийн төлөө би хамт зогсоосоо гэж бодож байна. Залуучууд хамтдаа байгаасаа гэж бодож байна. Эх орныхоо илүү өндөр хөгжилтэй орн болгох итгэж багсаасаа гэж бодож байна. Тэр чамдын бас харин өнөөдөр гаргаж тавьсан. Энэ зөвлөмжийг бид ажилдаа бид өөрсдийнхөө бодлого санаандаа авч ажиллах болно. Эх 7 хоногоос ахгуулаад Герман явах залуучуудтайгаа би баг 20 гаруй залуучууд ахлаад бас Герман руу явах гэж.
Энэ бүх зүйл дээр өнөөдөр их хурлын гишүүд гадаад хэмжээнд нэг ч төвөг байхгүй байна. Гэхдээ энийг залуу гишүүний хувьд би санаачлаг гаргаад өөрсдөөсөө зарлаа гаргаад явахыг тэмүүлэхийг хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдөр эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед төсвийн хөрөнгө оруулалтыг хараад залуучууд шин зүйл хийнэ гэж итгэх биш. Олон улсын төвшөнд очиод олон улсын залуучуудын байгууллагатай, олон улсын хөрөнгө оруулагчтай уулзаад эх орон руугаа хөрөнгө татах нэг ч гэсэн амжилттай төсөл хийхийг төлөө бид алах хэрэгтэй гэж бодож байна. Үүний төлөө залуучууд та бүхэн өөрийнхөө чадах зүйлээр эх орондоо яг энэ цаг үед эх орныхоо жинхэнэ хүн шиг, эх орныхоо сайн охин шиг, эх орныхоо ирээдүйн шиг та бүхнийг энд ярьсан зүйл ажил хэрэг болгохын төлөө зүтгэрэй гэж уриалъя. Та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад үргэлжлэлтэй байх болоо. Баярлалаа. Баярлалаа. Их 4 жил та иргэний нийгмийн байгууллагуудтай илүү төлхөө хамтарч ажиллах гэдэгт бид найдаж байна. За ингээд хаалттай өгч зориулж өгөх юм бэ. Нэг хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүүхэд гэх бүл Ахмад насны залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Баярмаа Тамиг хүрч байна. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн 120 иргэний нийгмийн байгууллага төрөв байгууллагын төлөөлсөн 350 залуучуудаа Монголын залуучууд Монгол улсад залуучуудын хөтөлбөр үүсч өгсөний 95 жилийн Монголын залуучуудын өдрийн баярын мэндийг хүргэж та бүхний ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэгэхээр та бүхэн маань тухайн дүүрэг короноос эхлээд аймаг сумынхаа төвшөнд асуудлаа гаргаж тавих, асуудлаа шийдвэрлэх төрийн байгууллагын бүтцтэй болсон байна. За засгийн газраас засгийн газрын 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулахаар яг их хурлд өргөн барьсан байна. Хөтөлбөр маань батлагдаад ирэхэд бид нэр залуу хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэж засгийн газраар батлагддаг. Энэ төлөвлөгөөнд ингэж та бүхний энэ өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг бас төлөвлөгөөнд тусгана. Та бүхэнтэй ингэж цаашдаа хамтран ажиллана гэж бодож байна. Ингээд төр болон залуучуудын чиглэлээр дуу хоолойгоо гарган ажилладаг иргэний нийгмийн залуучуудынхаа цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье. За баярлалаа. Өнгөрсөн жилийн чуулгантай харьцуулахад биднэрт маш томоохон анхից гарсан байна. Энэ бол биднэрт төр болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа хэр одоо арай дараагийн түвшинд гарч ирж байгааг харж байна. За ингээд манай хүндэт зочны нэг болох иргэний боловсрол төвийн захирал Наран Гэрэл таныг алтын үгийг хэлж хүсэж байна. За, иргэний боловсролын төв гэж манай төрийн бас байгууллага бол энэ жил 24 насжилж байгаа манай одоо 90-ад оноос хойш байгуулагдсан хамгийн анхны төрийн бас байгууллагуудын нэг. За, манай байгууллага бол энэ залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа. Тэгэхээр сая шийдэж туяа намайг хүндэт зочин гэсэн үү? Тэгэхээр би анх удаа энэ хүндэт зочноор оролцож байгаадаа маш их баяртай байна. Яагаад гэвэл өмнөх бүх чуулган, бүх ажлуудыг манай байгууллага зохион байгуулж өгдөг байлаа залуучуудыг оролцуулах гэж. А энэ жил яг энэ удаагийн энэ чуулганыг бидний баг ямар ч оролцоогүйгээр энэ залуучууд өөрснөө ингэ маш сайхан зохион байгуулсан. Би их өндөр сэтгэлтэй байна. Таавал баярлалаа. Тэгээд өнөө өглөө 9 цагт ирээд одоо хүртэл би 1 минут ч уйдсангүй та нарын өдөржин ярьсан үгийг сонсоход маш сонирхолтой байлаа. За эхний 3 илтгэж тавьсан 3 залуу хүмүүсийг нь хараад үнэхээр бахархаж байна. Манай Монгол ийм залуучуудтай байгаа юм чинь ирээдүйд гэрэлтэй харагдаж байна. За хилцүүлэг дараагийн явцын дунд энэ зал одоо бас жоохон цөөхөн болчих өглөө өдөр дээгүүр дагуулж суудал алдахгүй битүү байсан. Энэ хилцүүлгүүдийн үеэр одоо би өмнө нь олон одоо төрлийн хурц цуглаан форум чуулганд оролцож исэн. Ийм идэвхтэй, цэгцтэй, маш тодорхой санаа оноо хэлдэг энэ олон сайхан залуучуудыг өмнө нь бол одоо мэдэн шүү дээ. За үг хэлэх юм байна уу? За өшөө байна уу гэдэг нэгэн за босоод үг хэлхээстэй гэдэг тэгээд нэг албаны юм яриа, дураа мантугаа яриа гэдэг байсан бол энэ та нар бол өнөөдөр маш их ажил хэрэгж өөрсдөө хийж байгаа ажлыг мэддэг, зорилгоо уртаа тавьсан, арга замыгаа мэддэг, тэрийг хуваалцаад, солилцоод маш их ажил хэрэгж, маш их тийм амьд ийм гоё хилцүүлэг явсан. Энэ хилцүүлгийг удирдах байгаа манай залуучууд
Бүгдээр төрийн бас байгууллагын залуучууд, янз янзын мэргэжилтэй залуучууд үнэхээр нийгмийн идэвхтэй нийгмийг урьдчилан авч явах тэр одоо лидер тийм манлайлагч хүүхдүүд байна гэдэгт нь харагдаж байна. Би тэрнд бол бас маш баяртай байна. За нөгөө талаас энэ чуулганы зохион байгуулсан манай Монголын залуучуудын эвсэл одоо үнэхээр одоо үүрнээсээ гадна эсгэл бэлэн болжээ. Урд өмнө дандаа удирдуулдаг дандаж явах тийм ер нь нэг жоохон удирдуулах байж чиглүүлүүлэх гэдэг байсан бол өнөөдөр бид бүх юмыг өөрснөө маш их сайхан зохион байгууллаа. Маш олон сайн дурын одоо ажилтнууд эндүүлэх өдөр шөнөгүй идэвч зүтгэлтэй ажилласан. Тэгэхээр би товчхон хэлэхэд нэг үгээр хэлэхэд өнөөдрийн чуулганд амжилттай гэж хэлэх нь их юмгүй. Маш сонирхолтой, айгүй гоё, амттай, ийм айгүй сайхан тийм одоо ингэ зүрх сэтгэл баясгасан ийм сайхан чуулган болоо. Энэ сууж байгаа хүн бол үг хэлсэн хэлээгүй сонссон чагансан орчуулсан зүгээр зураг авсан ингэсэн бүх хүмүүсүүд энд бол өөрийн оролцоогоор энэ чуулганыг ийм сайхан болголоо. За тэгээ хамгийн сүүлд нь одоо манай энэ хаалтын үйл ажиллагаанд хөгжиж ирсэн одоо эрхэм гишүүн хаан тулга маань чуулган дуусаагүй байхад одоо өөрөө гарч ирээд ийм сайхан үг хэлээд одоо бид нар өөр одоо ийм сайхан бид нар гэж буруу хэлдэг. Би бодлоо ийм сайхан залуу гişүүд их хурлд орж байгаа нь бол үнэхээр сайхан байна шүү. Баяр хүргэе танаа. Танаа сайхан бүжиглэлтэй болчихсон. Одоо манай гişүүдээс хашгүй шүү дээ. Хамтын ажиллагаа захиа зандаа хөөе нөгөө зөвлөмж юу болж байна. За тэгээ бодлон хангасан шинэ баярмаа дарга. Баярмаа дарга сая их сайхан үгэлж та нарын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төлөө ажиллана гэж. Тэгэхээр сайн засаглалын төлөө бид нар яваад байгаа шүү дээ. Сайн засал гэдэг маань юу юм бэ гэхээр иргэний нийгэм та нар төр засаг энэ хоёр хувийн хвшлийн дутуу байна. Хувийн хвшлэгт рүү бид нар бүгдээрээ хамтаараа санал тавьж бас хамтын ажиллагаа хийж энэ гурван сектор маань эв зүйтэй хуулийн дагуу бие биегээ ойлголцоод аль нэгэн нам яс үндэс энэгээр биш сонирхлынхаа цэгнээр бүгдээрээ сонирхлоороо нэгдээд зорилгын төлөө явах юм бол дийлдэхгүй юм байхгүй шийдэгдэхгүй асуудал байна. За дээрэс нь олон улсын байгууллагууд Хүн амын сан нэгдсэн улсын байгууллагын Хүн амын сан донор байгууллага Швейцарын өвлөө агентлаг гих мэтчлэн өөр бусад төслүүдийн бидний хамтран ажиллагчдод энэ дээр хүч нэмээд өглөөр бидэрт үнэхээр шийдэж чадахгүй асуудал байхгүй гэж бодчихээ. Эннээс хойш одоо энэ Монголын залуучуудын эвсэл бас ингэ зөвлөмж өгсөн байгаа шүү дээ. Тэр эвслийнхээ тэр зөвлөмжийнхээ дагуу эвсэлтэй бас аюул сайн идэвхтэй ажиллаарай. Та бүхэн эвсэлтэйг хамтарч ажиллах нь дамжиггүй. Та нар тэгээд одоо эвслийн гишүүд байж болно, гишүүн биш байж болно, бүгдээр гишүүнээр элсэж орж болно. Энийг ингээд хамтын ажиллаа өргөжих нь үнэхээр гарцаагүй болж байгаа шүү. За тэгээ хамгийн сүүлд хэлэхэд би өнөөдөр одоо насан турш одоо багшийн ажил хийлээ. Төрийн бас байгууллагаар одоо 20 гаруй үеж байгаа 30 жил явлаа. Эрт уртын цагийн юм хэлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр надад хамгийн сүүлд хэлэх сэтгэл юм. Би одоо Монголын ирээдүйн төлөө санаа зовхоо бол. Та нар баярлалаа. За өнөөдрийн чуулганыг ингэж одоо амжилттай болоход хамгийн гол одоо хүчийг нуруулж ирсэн. Миний өнцгөөс харах юм бол одоо Монголын залуучуудын эзний зохицуулагч Биндрийн ах байна. За ингээд чуулганы хамгийн хаалтын хамгийн сүүлийн үг гэх юм байна. Биндрийн ах микрофоныг шилжүүлж байна. За ингээд бүгд нь хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд товчхон хэлээ. Би надад бодлоод би угаасаа ингэ ярьдаг. Надад зөвхөн миний мөрөөдөл нэгдүгээр би залуу байна. Хоёрдугаар надад нийгмийн өөрчлөлт гэсэн хүсэл тэмүүлэлтэй. Тийм болохоор энэ хүсэл тэмүүлэлтэд чигүүрлээд нийгмийн өөрчлөлтийн төлөө сайн сайхан нийгмийг бүтээн зохицуулахын төлөө залуунаасаа тий байгаа бүх болцоогоо бид нар зориулах хэрэгтэй. Бид нар тэгжил байж бид энэ нийгмийг өөрчилж чадна. Бид нар сайн сайхан тэр ирээдүйг хүргэж чадна гэж би хэлмээр. Тэгээд энэ нийгмийг хөгжүүлэх, энэ нийгмийг урьдчилахын төлөө залуучууд бүгд хамтдаа зүтгэцгээе. Тэгээд өнөөдөр ирсэн та бүхэн маш